Сайн байцгаана уу ирэх юм үзэгчдээ. Та бүгд Eyes Global-ийн нээлттэй ярилцлагын нэвтрүүлэг үзэж байна. Студид Баталбай Багдаев ажиллаж байгаа. Өнөөдөр зочин маань бол бүгд найрамд намын дарга Базар салдын жаргал саяхан бүгд Монголд мэдээж хүмүүстэй. Тэгээд л та сайн байна уу хаа? Сайн байна уу. За, та бүгд найрамд намын удирдлагч бөгөөд Монгол улс ямар амьдралаар амьдарч амьсгалдгийг мэднэ штэ тий. Одоо Монгол улс таны бодлоор ямар сэтгэлдэлтэй байна гэж бодно? Гэхдээ яг нэгдүгээр асуудал улс орн болгонд өнөөдрийн нэг чухал зүйл бол энэ үл хэд хязгаар тусгаар тогтнол. За мөн эрхчлөө. За мэдээж өнгөрсөн 70-80 жил бид нар үндэс сурдлаараа хуваагдсан энэ дэлхийн ертөнцийн ингээд коммунист орн бөгөөд ардсан капитал орнууд гээд хуваагдсан байлээ шүү дээ. Тэгээ энэ мэн одоо задраад ингээд ер нь бүгдээрээ эв түнжинтэй бие биенийхээ тусгаар тогтнол эрхчлөөг хүндэтгэн харилцсан ашигтайгаар хамтарч ажиллаж амьдарцгаая гэсэн ийм өрөөнд дээр явж байна. За. Тэгээ таны бодлоор нь бүгд найрамдах засгийн хөвөр Монголд тойронтой байна уу? Юм санана. Гэхдээ яг улс төрийн нам гэдэг бол одоо Ленин байгуулсан большевик нам биш шүү дээ. За. Улс төрийн нам гэдэг бол үзэл бодол, улс орны хөгжлийг тодорхойлох ийм зорилгодоор илүү их анхаарч ажилладаг. Хүмүүсийн үзэл бодлыг яаж өөрчлөх вэ? Хүмүүс улс оронд эрхчлөөтэй яаж амьдарч болох вэ? Хүмүүс яаж хариуцлагатай ажил хөдөлмөртөө орлоготой яаж болох вэ? Энэ бодлогоодыг гаргаж ажилтдаг бид нар бол. Тэрнээс зөвхөн төрийн эрх авах биш. Одоо манай улс чинь бол ардсан орн одоо иргэд бол чөлөөтэй үгүй хэлдэг болсон. Нам улс төрийн дардагч наруудыг хэн бас үгүй чөлөөтэй илэрхийлдэг. За мөн энийгээ чөлөөтэй илэрхийлж хэлцэж байгаад улс орны асуудлыг одоо ноцтой асуудлыг бол хамтарч хэлцэж ярилцаж шийдвэрүүд гаргадаг. За та томхон намуудын алдартай шүмжлэгч хүн гэж аавалтай тий. Тэгээд энэ таны амьдралд нь тэгээд юм болдоггүй юм уу? Ядаргаа болдоггүй юм уу? Гэхдээ яг альва нэг юм шинэлэг юм янз бүрийн бэрхшээлд тулдаг. За манайх бол одоо гүг гүнзгий таталтаар тогтолцооноос одоо шилжээд зах зээл ардсан тогтолцоо руу явж байна. За энэ хооронд бид бас айгүй олон юм суралцж байгаа. За одоо монголчууд бол ер нь ардчлалаас бол татгалзах юм байхгүй. Бүгдээрээ ардчдыг бол дэмждэг болсон. Тий. Олон намын системийг бүгдээрээ зөв зүйтэй гэж боддог болсон. Улс төрийн соёлтой мэтгэлцээнийг зөв зүйтэй гэж боддог болсон. За энэ хооронд яг хөө жижиг сажиг тийм хариуцлагагүй улс төрчид байна. Одоо нэгийг гүйжирдэн гүтгэх, муу хэлэх янз бүрийн юм. Гэтэ энэ цаашдаа улам багасна, байхгүй болно. Тэ. Хөсөөсөөгүй. Энийг дав туулах хэрэгтэй бид нар. Тэ. Коммунизм байгуулахад большевикууд ч гэсэн зөндөл олон юмыг дав туулж коммунизмыг байгуулсан шүү. Зөндөл олон хувьсгал хийж нэгэл асар олон хүн амиа алдаж ирсэн, асар олон хүн хэлмэгдэж ирсэн, асар их юм болж илээ шүү. Тэр ч тэгэл цөллөгөн төртөл маш олон хүн явж исэн. Одоо ч хүртэл цөллөгөнд явж байгаа ах. Яг үннийг хэлэхэд бол тийм учраас энэ бүх юмыг даван туулахын төлөө улс төрийн ажлыг хийх ёстой. Тэ. Бид нар илүү соёл иргэншилтэй нийгмийг төлөвшүүлж бий болгохын төлөө ажиллах ёстой. Тэ. Та олон засгийн газартаа ажил хийсэн хүн байна шүү дээ. Сайд явсан, их хурлаа гишүүн явсан. Тэгэхээр таны боломжлоор энэ Монголд бүгд найрамдах улс парламентын эсвэл ерөнхийлөгчийн засгалтай байх ёстой юм уу? Ерөнхийлөгчийн засгалд манад бол таарахгүй. Бид нар хүн ам цөөхтэй 3 сая 500 мянган хүн амтай. За манай хоёр тод билээхэн том хоёр улс байж байгаа ерөнхийлөгчийн засгалтай. За одоо сүүлдээ бүх насаараа ерөнхийлөгч хийн гэж байна. Тэгэхээр энэ ардсан нийгэмд бол сменяемый правительство байх хэрэгтэй. Власть сменяемый байх. Солигддог байх хэрэгтэй тийм биз? Тэгэхгүй нэг хүн удаад ирэхээр нийгэм дээрээс эхлээ ялзарч эхэлдэг.
Тийм учраас манайд ерөнхийлөгчийн засаг ягаад ч таарахгүй бид илүү цаашдаа парламентынхаа засагтыг илүү бэхжүүлнэ, илүү соёлжуулна, илүү төгөржүүлнэ. За яг уу бэлэгхэн үзүүлэлт байж та. Бид нар зах зээл шилжээд ардсан нийгмийг төлөвшүүлж явсандаа бид нар өнөөдөр алдсан уу хоцсон уу гэвэл бид их олон юмыг хоцсон. Маш олон юмыг хоцсон. Монголчууд урд өмнө байгаагүй хэмжээний тийм хэмжээний ажил хийдэг болж эхэлсэн. Жишээлбэл орон сууцхэд 250-60 мянган айлын орон сууц барьлаа шүү дээ энэ 20 жилийн дотор. Тэ. За бид нар бүх аймагуудаа ямар ч байсан засмал замаар холбогдсон. За одоо бид нар нэг том асуудал тулгарч байгаа. Энэ бол хиймэл оюун ухаан. Хиймэл оюун ухааныг энэ Монгол сорилуулахын тулд бид нар эрчим хүчний асуудлыг шийдэх ёстой. Эрчим хүчийг айлуулахаар бид нар бусдаас хараад биш маягаар шийдэхийг зорих болно. Манай Монгол улс нэг 5,000 мегаваттын эрчим хүчний их хөлстэй болчихвол Монголд ямар ч асуудал байхгүй. Тэ. За, тийм л ерөнхийдөө хэрэггүй Монгол улстай гэвэл. Тэгвэл шинэ Чингис хаан бас хэрэггүй юм уу? Хэрэггүй. Одоо сэлэн барьж байлдан дагуулж дэлхийн ертөнцийг эзэлдэг 90 зүүн дууссан шүү дээ. Одоо бол оюун ухаан, тэр битгийл хиймэл оюун ухаан, өөр нарны аймгийг эзлэх тухай ярьж байна. Тэгээ энэ үед сэлэм эргүүлж явна гэвэл одоо тэгээд мөнхлийн цомтон билгүй дээ. Тийм учраас бид нар хөр сайлуудтайгаа эвтэй найрамдалтай, бие биендээ ашигтай, тийм л зарчмаар ажиллаж амьдрах ёстой гэж бодож байгаа. Та энэ их хурлд 4 жил аргалсан байна тий? Гишүүнээр. Тий. Тэгдээ энэ yung Монголын парламентын давуу болон сул таануудын ямар байд юм бэ? Яг хоо ер нь бол орос хүмүүс манайхыг хараад жоох ойлгохгүй юм байлээ. Тий. Би ойлгохгүй байна. За та нар чинь нэг хүн дашуурдуулаад тэгээд байж байвал их дуртай юм бэл. Тийм шүү дээ. Тий, бид нар энэ тал дээр 3 саяулаа бид нар эрхчлээд энэ сайхан агаарыг амьсгаж эрхчлээд амьдарч ирсэн ард түмэн. Тий. Бидний амьдрал өөрөө арчил тэр чигээрээ. Тий. Тэгээд манай парламент олон давуу талтай. Тий. Бид ямар ч байсан нийгмийн асуудлыг ард түмэнтэйгээ шийдэж чадж байгаа. Ард түмнийхээ захиалгаар. Ард түмэн шаардж байна. Энийгээ тэгээд тэрийгээ тэгээд ард түмэнтэйгээ илүү улс төр нь ойрхон хамтарч улс орноо яаж хөгжүүлэх тухай бид парламентаараа дамжуулж шийдэж байгаа. Тэнд бол нэг л хүн одоо Оросд нэг л хүн Оросыг хөгжүүлэх гэж бодож байгаа. Бусд нь хүлээгээд байж байгаа. Тийм учраас Орос орныг хөгжүүлэхэд хэцүү байх гэж харж байгаа. Ялангуяа энэ шинэ зуунд, шинэ орчин үеийн зуунд одоо тэгээд өрөндийнхэн Америк, Европ хөднөөс нэг юм руу орчлоо. Хиймэл оюун ухаан, аж үйлдвэр тэр чигээр робот, автоматик хөнгүү үйлдвэрлэлүүд бий болох шат руу орчлоо шүү дээ. Айгу хурдтайгаар. Тэгэхээр бид бол тэрнээс хоцорч болохгүй. Бид тэрнтэй мөр зэрэгцэн ажиллаж амьдрах хэрэгтэй. Тэгж бодож байгаа. Тэгээ хуучнтайхаа дэндүү их зуралдах нь өөрөө шинэлэг зүйлийг ирэхэд саад болоод байна. Тийм учраас бид ардчлалаа бол цаашдаа бэхжүүлнэ, парламентын засаглалаа бэхжүүлнэ, илүү хүний эрхийг дэдэлдэг болох ёстой. Зах зээлийн эдийн засгийг илүү төгөлдөржүүлэх хэрэгтэй байна. Илүү хүмүүсээ хариуцлагатай болох байна. Өмчийн эзэн болгох хэрэгтэй байна. Бид нар чинь өмчийн эзэн болж сураагүй юм байна л да. Тэрэнд суралцах хэрэгтэй. Тэр соёлыг авах хэрэгтэй. Тэрний тухай сурах юм шүү дээ. Энэ тань тухай Википедид бичсэн юм мөн юм уу? Юу? Википед тань тухай бичээтэй байна таны намтар. За. Тэгээд тэрнийг та уншсан уу? Үгүй би уншсан. Тэгээд тэнд мөн байгаа юм уу, үгүй юм уу? Таны анхны удаагийн саятан гэн Монголын. Зүг үү? Зөв. За. Тийм л Монгол ардтай залуучуудаа зүлжөөр үгүйшээ юм яаж баяших юм бэ? 2 3 арга бий. Баяжна гэвэл хулгай луур дээрм хийх нэг арга байна. Йоо. За тэрний буруу. За энэ бол явж болно гэхдээ удаа явахгүй. Тэгээ төгсгөл нь их харанхуй төнөр харанхуй байх болно. За нөгөө арга нь
оюун ухаанаараа мөнгө олох. Одоо шинэлэг бүтээлийг бий болгох, сайн програм зохиох, шинэ ухаанд ололт амжилт нээлтүүд гаргах. За шинэ магадгүй им гаргах, одоо хор тавдар рак хөвчний эсрэг им гаргах ч гэдэг юм ингээд илүү оюуны чадамжтай тулгуурласан бизнес хийж болно. За дараачих нь бол биеийн хөдөлмөр хийх биеэр. Тэр нь бол одоо барилга барих, зам барих, за үйлдвэр бий болгож ажиллах, газар тариалан эзэмших гэд ингээд биеийн хөдөлмөр хийж амьдрах. За энэ 3 арга хэмжээр нэрвэ. Тий. Тэгээд та нар яаж баясан бол ямар арга хэмжээр гээд. Гэхдээ яг хуу эхнийхний хувьд бол бизнес хийжсэн эдийн засаг айгүй хүнд байсан. 1990 онд Оросууд чинь бүх юм хаягаар авчихсан шүү дээ Монголоос. Тийм шүү дээ. Манай цахилгаан станцууд дөнгөн даган ажиллаж исэн, юу ч байхгүй, бүх үйлдвэрүүд зогсчихсон. Ийм үед байсан. Тэгээ барааны хомсдолтой айгүй их барааны товарны дефициттэй амьдарч байсан. Тэгээ энэ үед бол бизнес хийх шаардлага болж гисэн. Тэгээ тийм учраас айгүй идэвхтэй 3-4 жил бизнес хийсэн. Тэрний дараа яг хуу бараа авцраа бараан дээр ашиг нэмээ зарна гэсэн үг шүү дээ. Тэрний дараа бол үйлдвэр үйлчилгээрүү илүү хөрөнгө оруулж ажилласан. За. Жаргал сайхан аха. Энэ таны бодлоор одоохон Монгол ард түмний аз жаргалтай юм уу? Би бол монголчууд аливаа нэг юм хэр хэмжээтэй байх хэвээр. Та дандаа жаргалтай байх юм бол та өвчнөд туссан байна гэсэн үг. Дандаа энийг л өвл та мэдрэлчин биш болсон байна. Дандаа хэцүү байх бас хүнд муу. Үргэл зовлонтой, үргэлж ядуу хоосон юм байгаад л хэцүү. Тийм учраас бүх юм хэмжээ хязгаартай байх ёстой. Монголчууд бол жаргалтай байгаа. Дуртай улс орон руугаа явж байна. Дуртай машина унж байна. Дуртай хоолой идж байна. Дуртай баяр наадмаа сайхан тэмдэглэж байна. Юун тийм муу амьдраад байгаа. Сайхан амьдарч байгаа. За хөдөө орнуудын малчдууд нэлээд хөрөнгөчлөө. Малчдын гар дээр 70 сая мал хөрөнгө байж байна. Тэр бол доллар өржүүлэх юм бол нэлээд их доллар болно шүү. Тэгээд ард түмний хувьд бол жаргалтай байгаа. Гэхдээ бид нарт бас бэрхшээлүүд байна. Бид энэ нүүдэл суудлыг яах вэ? Орон нутгийн залуучууд асар их орон нутгаас нүүж Улаанбаатар суурч байна. За энэ залуучууд ихэнх нь мэрэгжил боловсруулалт байна. За нэгдэх асуудал. Хоёрт орон нутгаас ирсэн энэ хүмүүс их ядуу байна. Ая тухгүй байна. Гэрт амьдарч байна. Тийм учраас бид нар Улаанбаатаруудыг өргөдөхөд хэлээд иргэдээ бүгдийг орон сууцнд яралтай оруулах тухай ярьж байгаа хэрэг. Одоо Монгол дахиад нэг 700 мянган айлын орон сууц улс орон даяар барьчих юм бол бүгдээр байшинд орчин асуудал байхгүй. За нэг 200-аад эмнэлэг барих хэрэгтэй байна. Тэ. Дахиад нэг 200-аад том худалдаа үйлчилгээний соёлтой төв бариад өгөх хэрэгтэй байна. За ингээ бүгдээр орон сууцнд орчвол машин, зураг, телевизор, гэр орны бараа авах бол энэ бол юу ч энэ бол аюу амархан шийдчих нэг өдрийн дотор Монгол айл өрх болгоныг 2 машин өгчөж болно. Тэр асуудал байхгүй. Нэг өдрийн дотор айл болгон телевизор хөргөж угаалгын машин бас бэлгэлчих болно шүү дээ. Тий. Тэр нэг асуудал биш. Тийм шүү дээ. Тий. За энэний дараа ганцхан юм үлдэн Монгол хүнд одоо яах вэ цаашаа? Одоо яах вэ гэхээр бид нар илүү их соёлжих хэрэгтэй байна. Илүү их боловсралтай болох хэрэгтэй байна. Ялангуяа залуучуудыг дэлхийн том сургуульд сургаж, шинж ухааны сургуульд оруулж, энэ дэлхийн том компанид ажилд оруулах. Манай залуучууд одоо өнөөдөр Америкийн маш том олон компанид ажиллаж байна. Тэнд маш мундаг ажлууд хийж байна. Одоо Tesla компанид ажиллаж байна, Microsoft-д ажиллаж байна ингээд айгүй олон компани. Монгол залуучууд. Тий. Монголчууд бас жоохон авиаслагчтай. Тийм шүү дээ. Тий. Ганцхан эдгээр жоохон нүдийн нээж, соёлжуулж, санхүүжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол Монгол залуучууд юу ч хийж чадна. Тэрийг бол би мэдж байгаа. Японд Монгол залуучууд бас их мундаг ажиллаж амьдарч байна. Ер нь гадаад бол айгүй сайн явж байгаа.
Тэгээд ингээ түүний бусхын тулд ямар ажил хийх ёстой юм бэ? Хүүхдүүдэд багаас нь эрдэм ном зааж өгөх, ялангуяа математикийн шинж тухайныг сайн зааж өгөх, эрдэмтэй боловсролтой болгохыг ийм 1-р ангиас нэхлээ зааж өгөх хэрэгтэй. Тэгээ би эрүүл мэнд чирэг болгох хэрэгтэй. Монголчууд одоо нэг юм би ярьж л байгаа. Тэр юу гэхээр бүх дунд сургуульда зөдөөгийн хичээлтэй болох хэрэгтэй бил. Монгол хүүхд болгон зөдөөгоор барилдаж чаддаг байх хэрэгтэй. За дээр нь 3-р ангиас монголчууд бүгдээрээ англи хэлтэй болох хэрэгтэй. Тэ англи хэлгүй бол одоо хашиж яваад нэмэргүй болсон. Тэ өнөөдөр Араб Эмират, Кувейт, Катар тэнд юу байгаа юм? Тэнд нэг жоохон газ нэвтэл байгаа шүү дээ. Тэгтээ хүмүүс нь ямар амьдралтай байна. Тэгээд тэнд нь өргөчлөө байхгүй шүү дээ. Яг хоо тэр чинь бас үндэсний соёл гэдэг нэг юм байна л да. Тэр тэдний соёлууд мусульман шашинтай. За. Мусульман шашин бол их хатуу шашин. Эмэгтэй хүнийг хүн лөө харж болохгүй, нүрээ бүтээ, эрэгтэйчүүдийг авгаа авал албан ёсоор олон авгаа авч болно ч гэдэг юм уу. Эмэгтэй хүний эрхчлөөд хязгаарлагдмал тэр шашиндээ байна. Тэр тэдний тэр эрхчлөө гэдэг асуудал. Гэхдээ амьдралын эрхчлөө бол биднээс илүү чөлөөт амьдарч байгаа. Дуртай юм айдад, дуртай юм хийж тэгж амьдарч байна. Тэ дуртай улс орнд. За тэгээд энэ 90-ад ондоор мадад бүгд монголчууд дэлгэгээр Монголоо их найдсан байна штэ манд. Энэ Монгол нь тэгээд нэг юм Азийн бар болгон гэж. Тэгээд бар боловгүй штэ. Тэрмнээ энэ улс орны хөгжилд юу саад болж байна вэ? Гэхдээ яг хоо Азийн бар болох асуудал бол харьцангуй асуудал. Гэхдээ тийм боломж бий юу гэвэл бага. Тэнд бол асуудал багхгүй. Бид нар ч бас мод санж түүхтэй ард юм. Энэ дэлхийн ертөнцийг 300 жил удирдах гэсэн ард юм. Бид нар бол. Тэ. За одоо бид нийгмийн асуудлыг шийдэх ёстой. Би түрүү хэллээ шүү дээ тань 700 мянган айлын орон сууц яралтай барина. Тий. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг тэгээд нэг үйлчилгээний төвүүд барьчин. Тэгвэл Монголд өөр юу хэрэгтэй? Өөр юу ч хэрэггүй. Тэгэхээр Азийн бар болдгийн байгаа үстэй. Зүг да. Тэ. Азийн бар болдгийн байгаа үстэй. Азийн бар гэдэг чинь нэг баахан үйлдвэр барьснаар Азийн бар болох тухай яриаггүй шүү дээ. Ард түмэн хэр зэрэг ад жаргалтай амьдарч ийн гэдгээрээ Азийн бар болох хэвээр. Хэр зэрэг эрхчлөөтэй ад жаргалтай амьдрах. Бид энэний тухай ярьж байна. Тэ. Монголчуудын хувьд ч гэсэн бид улс төрчдийн хувьд гол бидний зорилго одоо дайнаар бол цохилт нь бол яаж энэ 3 сая 500 мянган хүнийг ад жаргалтай чинэлэг эрхчлөлтэй амьдралтай болгох вэ? Энэ бол Монголын улс төрчдийн зорилго. За тэгээд энэ ерхий жилд 2026 жилд энэ ерөнхий шин сонголт болох шүү дээ тийм. Та хаваацсан байна нэг үед. Тэгээд энэ сонголттой хаваадах юм уу? Гэхдээ яг хөө тэр чинь болоогүй л да одоо шөө жил гаруй дутуу байна. Ерөнхийлөгчийн сонгуульд болоход мэдээж ерөнхийлөгчийн сонгуульд хэнд дэвшиж болно. Заавал одоо нэг даргын танил дэвших алба байхгүй. За байхгүй. Энэ эрхчлөө боломжийг энэ арчил энэ парламентын засаглалч нь өгсөн байхгүй. Та ерөнхийлөг дэвшиж болно. Хэрвээ танд програм байвал хэрвээ та хувь хүнийхээ хувьд ёс зүйтэй хүн бол та дэвшиж болно. Энэ боломжийг бүх хүнд үүдийн нэгэд өгсөн байхгүй. Тэгэхгүй зөвхөн избранны нөхцөлд ерөнхийлөгч болдог байж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Жишээлбэл одоо Мерсеевны тэргээд Узбекистан байж ингээд аавны ерөнхийлөгч байсан бол хүүхэд нь болох хэвээр, охин болох хэвээр гэх ингээд Назарбаевнаас дундаа азуул тийм байгаа шүү дээ. Манайх бол илүү жоохон Western Европ одоо илүү Америк соёлыг авч байгаа. Энэ улс төрийн бүх хүнд эрхчлөөг өгье. Тэгээд шударгаар өрсөлд. Тэгэд чадаад олонхын итгэл үнэмшлийг авсан нь ерөнхийлөгч болдог. Ийм л ерөнхийлөгч бол цаар биш манай ерөнхийлөгч бол. Гэхдээ яг Америкт нэгдсэн улс өнөдөр алдсан улс танахаас 3 дахин том 340 сая хүн амьдарч байна. Тэгээд многонациональны айгүй олон үндэстэнгүүд амьдардаг олон шашинтай. Гэхдээ тэд арчлаар хөгжөөд тэгээ баларцсан хаана вэ?
Тий Америк нь тэрнээ хэдэн зуун жилийн эргчлөө тий хүмүүс үдгээ шатдөө. Тийм биз Оростон саяхан бий болсон 17 онд. Тийм биз? Монголын саяхан бий болсон шүү дээ эргчлөө. Тэгтээ хөөрхий хүмүүс дандаа зовж болохгүй шүү дээ. Тий. Дандаа зовж болохгүй. Тий. Дэлхийн 1-р дайнаар өлсгөлэн болсон. Асар хүн зовсон. Хувьсгал хийсэн. Дахиад өлсгөлэн болсон. Асар олон хүн зовсон. Хувьсгалаар асар олон хүн амнасаа алдсан. Асар том шоронгууд бий болсон гулаг том асар олон сэхэтнүүдийг авчид тэнд тамлсан. Тэгээд одоо тэр ингээл дахиад үргэлжлээл яваад байна. Хизээ нэг 120 сая хүн ажралтай амьдрах юм бэ тэгээд. Яагаад дандаа мөнхийн зовх хэвтэй. Би энэний тухайд санаа зовж байгаа хэрэг. Хүмүүс ажралтай амьдрах хэрэгтэй шүү дээ. Одоо Непалд айгүй том хувьсгал гарлаа шүү дээ сая. Тийм. Тэр засгийн газар ерөнхий сайд чи 2 удаа сонгогдсон 20 жил болсон. Одоо тэгээд залхаж шүү дээ ард юм. Амьдрал нь улам хэцүү болоод улам ядуу болоод тэгээд тэр ард түмч өссөсгөө бослоо шүү дээ. Бүгдээр нэг ч хүлдээгүй бүгдээр цагдаа нүртэл босгочдынхаа талд орлоо шүү дээ зэрэг цагдаа. Тийм учраас ард түмний хитрхи доромжил доош нь хийж хитрхи ядуу олон жил байлгах юм бол эцсийн төгсгөл нь ийм юм болд юм байна гэдгийг сая Непал харуулчлаа бидэрт. За та Монголд хариутай биз дээ. Эх орондоо хайргүй хүн гэж бол байхгүй шүү дээ. Бүгдээрээ л хайртай байх юм. Орчин үеийн хүн эргэн тойрондоо бүхэнд хайртай болох хэрэгтэй. Өнөөдөр Америкийн Трамп байж нь бүх л хүнд хайртай юм байна шүү дээ. Та энэ Монголын ирээдүйг яаж боддог вэ? Яаж хардаг вэ? Та нар нэг юм ойлгох хэрэгтэй. Бид нар бол их хаадын үрс зүгээр хаадын үрс биш бид хаадын үрс өр хүүхдүүд. Тий. Бид нар алтан аягаар ус хот заяата юм л арт юм уу. Тийм учраас монголчууд бол асар их энергитэй. Тийм үү. Монголчууд ямар ч нөхцөлд өөрийгөө авч гарч чадна. Бид нар садаа болохгүй бол бид нар тун удахгүй. Таны ярьдаг шиг тэр Азийн бар битгий хэл болно. Тэр нь би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Бид нар тийм боломж байгаа. Бид нар санхүүгийн бөгөөд эдийн засгийн тийм чадамжууд бол асар их байгаа. Бид нар тэрийг зөв зүйтэй дайчилж энэ асуудлуудыг шийдэх ёстой. Та бодод үзтээ нэг 700 мянган айлын орон сууц барих тийм хэцүү юм уу? Хэцүү биш дээ. Бид нар сард нэг 10 давхар байшинг барьж байгаа сард. Одоо бол бид нар энийг өшөө олон болгоод айгүй хурдан энэ нийгмийн асуудлыг шийднэ. Бид нар хүмүүсээ эрүүл болгох хэрэгтэй байна, өвчнөгүй болгох хэрэгтэй байна. Энэ орчноо сайхан цэвэрлж гоё нохон болгох хэрэгтэй байна. Бид нар тэдэд том зорилтууд байгаа. Тэрнээс төрөвчөөс эхлээд явж байна. За магадгүй энэ төв Евразийн нутагт хамгийн том олон улсын иргэний агаарын тээврийн хаан Монголд бий болно. Энд бол дэлхийн бүх онгоцууд энд буудаг болно. За танаа борьяд гэсэн энэгээр нисчил байгаа. Бид нар хамгийн соёлтой үйлчилгээ иргэний агаарын тээвэр өгөөд ачаа тээвэр карго. За тэгээд пассенжер иргэний нисхийг маш хүчтэй олон улсын хэмжээнд бий болгох гэж зорж байгаа. Тэгээд энэ маань биелээ ер нь олж байгаа. Маш хурдан. Тийм учраас яг бид нар ч гэсэн бодож байна л да. Улаан хүүд эрхүү одоо ийшээ Орос орн бошуу хөгжилсөн гэж бодож байгаа. Бид нар хөгжилтэй байх юм бол бие биенийг хайрладаг, хүндэлдэг болно. Ядуу болоод байх юм бол хүмүүс бие биенийг үзээ яддаг болдог. Тийм учраас Орос орн бошуу хөгжөөсөн бид нар ч гэсэн бас хөгжиж. Ерөөсөө бид нар энэ зорилго хийн штэ. Арилжаа намаа хамтын ажиллагаа хөл чамд ашигтай. Надад ашигтай. За тэгвэл хий. Одоо өнөөдрийн байдлаар яг манай гадаад худалдаа Оросын холбооны улстай 99% алдагдaltaй явж байгаа.
бид нэр миллиард 600 сая доллар Орос оронд өгж байна. Оросууд манайхаас юу авдээ? Юу ч авдаггүй. За өшөө сүүлийн үед ирээд руберо эднийг хар цаасныг хэдэн бичийн дэлгүүрүүд төр цалж байгаа. Тэгээ бид нар тэрэнд нэг саатуулахгүй зарна л үз. Манайхыг ягд оруулдаггүй. Өөрийнхөө зах зээл рүү. Асуудал энэ болчиход байна шүү дээ. Тэ. Одоо хятад Монголын хэл бараг нээлттэй ших болсон. Бид ямар ч асуудал байхгүй. Ороор гэдэг. Тэ энэ намар нээх ёстой биш хөнгөс юу хэвье. Тэр татвар үгүй болох. Тэгтэл Оросын холбооны улстай байж байна. Бид нар өлсөглөн дэлхийн 2 дугаар дан репресс энэ бүх юмыг хамтар давд туулж явж ирсэн. Тэгчээд өнөөдөр хилэн хаалттай байгаа байхгүй. Тэгэл тэнд орж гарч байгаа хүмүүсийг хамаг юм нэгжээл. За хар тамхи бол оруулж болохгүй. Оросын холбооны улсд бол асар их хар тамхины 8 явагдчихна. Оросын хэлээр маш их хэмжээний марихуана, опиум орж ирээд байна. Тэрэн дээр бид нар хатуун хэл тавина. Чөлөөтэй хөдөлмөрч ажиллаж амьдрахыг бол бид дэмжинэ. Тэ. Яг үнэ хэлэхэд бол. Тэгээд энэ хэл мэлээ жоохон соёлтой, нээлттэй болгомоор байна. Тэ иргэдэг, хүндэлдэг. Манай Монголын хэл орсуудыг орж ирэхэд, Оросын иргэдэг орж ирэхэд за та сайхан аялаарай гэдэг ингээд ёслоод явуулдаг. Оросын хэл дээр орохоор ингээд нүдэ зангидсан мух хаштай хүмүүс бичдэг. Нэг ууртай бид нар ямар нэгэн юм буруутай юм шиг тэгж болохгүй шүү дээ. Тэгжээд энэ Орос Монголын хамтын ажиллагаа хөгжих болно. За шаргал сайхан аха. Энэ юм манай юм дууслаа. Тэгээд манай үзэгч таны шууд сурвас энэ камер руу хараад ард түмэндээ шууд зураг сахилээрээ. Уу яг хоо бид нар тусдаа айл болж амьдарч байгаа, улс болж амьдарч байгаа. Тэгэхээр нэгэн Евразийн нутагт амьдарч байна. За манай гол хөршүүд иш бүрээд байгаа шүү дээ. Тэнд бол бас олон үндэстэй амьдарч байна. Тийм учраас бид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтарч бүгдээрээ ад жаргалтай, орлого ашиг орлоготой ийм л хөгжлийг бий болгох, хамтарч бий болгомоор байна. Тэгэх юм бол бид нар одоо ямар нэгэн одоо маргалдах, хэрэлдэх тийм асуудал байхгүй. Тэ за яг хөө би ойлгож байна. Бурят хүн бол монгол хүн шүү дээ. Тийм шүү дээ. В корне он монгол. Бурят монгол юм авдаг юу? Жахан Абрусели. Тий. Понимаем. Тэр байж бол айгүй олон улсад тийм л байгаа шүү дээ. Тэгээд Бурят Монголын хамтын ажиллагаа, Орос Монголын хамтын ажиллагаа нээлттэй ажиглах болчих юм бол хэлийн маргаан, үндэстэн хоорондох маргаан мэтгэлцэн байх болно. Өөр утгагүй болно. За хэл нээлттэй, чөлөөтэй хамтарч ажиллаад явах юм бол Бурят хүн монгол хэлээ сайн сурдаг болно. За магадгүй Бурятад байгаа орсууд ч илүү монголоор ярьдаг болох байх. Тий. Тийх штеп. Тий. Тийм учраас тийм хөгжлийг бий болгох хэрэгтэй байна. Ингээд үзэгчд бүгдээрэнд нь ажлын амжилт, амьдралд нь ад жаргалыг хүсье. За, эрхэм үзэгчдээ та бүхэн Ice Global-ийн нөөцийн салгын нэвтрүүлэг үзлээ. Сэтгүүлч Батлай Багдаа студид ажилласан. Өнөөдөр манай зоочин бүгд намын дарга Базсадын жаргал сайхан боллоо. За, дахин уулзахаараа баяртай.